За hi guys, манай Rick and Morty үзэгчид байвал анхаарлаа найш нь хандуулцгаагаарай. За тэгээ би хувьдаа болохоор бас Rick and Morty-д нэлээд дуртай. Ер нь бол би энийг болохоор бараг нэг сар 2 сарын өмнөөс одоо story дээр харчаад тэгээд энийг авъя гэдгсэн чинь дууссан байна гэд би бараг нэг сар 2 сар хүлээж агаад авсан. За тэгээд хэдүүлээ яаж ганцаараа задлах уу гэж бодоод хамтдаа задлахаар шийдлээ. За тэгээд хэдүүлээ хамтдаа задлацгаая. Чараа! Хүчвдэр яг хүргэлтээр аваад би бүр энийг нь ч задлаагүй байна. За тэгээд хэдүүлээ хамтдаа задлацгаая. Гоё юм аа. Би өөр амар тийм excited байна. Надад би нэг бүр хүлээж байгаа та хэдэд бас харуулъя гэж бодсон болохоор амар баяртай байна. За тэгээд эхнээс нь эхэлцгээе. Зя энэ бүтээгдэхүүн болохоор Rick and Morty за sponge гэж энэ beauty sponge. За тэгээ энийг хэдүүлээ харуул мэдж байгаа. Нээс гоё юм. За хамтдаа задлацгаая. Вау, харин уу. Хөөх юм бэ. Кавай нара. Ийм хөөх sponge. Доторхоноос ямар хөөх юмнаар да. Манай найзууд ер нь нийшээ тийшээ ингээд явахаараа надад бэлэг авчирхаараа Rick and Morty-тэй ямар нэгэн зүйлийг авчирч өгдөг. Тэгээд тэр найзуудаас баярлалаа. За дараагийн бүтээгдэхүүн нь болохоор Mist гэсэн. За энэ. Үздэг хүмүүс маань бүгдээрээ мэдж байгаа бах. За би хэдүүлээ одоо задлацгаая. Яа. Миний бүр нөөд гэлэлцаад бүр чихтэйхэн гоё явчихна. Вау. Йоо юм хөөх юм бэ нара. Харагдчихно. Ямар хөөх юм бэ? Яг хүргэс тэмх шиг үнэртэй байна. Ямар сони юм тэгтэй. So cute. Юун цацалт нь бол жоохон арай ийм их тусалтай цацардаг юм шиг санагдлаа. Тэгээд нэг юм гоё биш яг жоохон миний дургу гэвд жоохон нэг тийм хитрхи их ингээд ялбайлгаад байдаг спрей шиг цацрахын хувьд бол жоохон цацартай юм байна. Гэхдээ харагдаж бол бүр nice. Өөр мас бүр ийм Rick and Morty амар дуртай болохоор. За дараагийнх нь болохоор Klaus байгаа. За та бүхэн харж байгаа л энээрээ. За энэ нь болохоор дүр болгоно нь өөр өнгөтэй юм бэлээ. Тэгээд надад ер нь нэг юм улаан ягаанд өнгийн одоо юм Klaus байдаг болохоор би энийг туршиж үзье гэж шийдсэн. За тэгэхээр хэдүүлээ хамтдаа задлацгаая. Вау. Би өөрөө ёо миний дуртай юм болохоор яаж юм гоё харагдаад бах энэ нэраа. So cute. За хэдүүлээ одоо шууд туршиж үзье. Энэ араа энийг нь авчиж болд юм биш. Энийг ингээ юун дээр ч тавьчих болох юм байна. Одоо нэг юм уруул өнгөлөгчтэй болвол уруул өнгөлөгчөн дээр ингээ тавьчих болох юм байна. Энэ нь бас салт юм байна. Энэ нь салт юм байна. Энэ нь салт юм байна гэхгүй юу. Гэхдээ уг нь энэ нь салдаггүй юм байна. Би сая салгачих шиг боллоо баларсан юм аа. Жохон хүрсэн юм. За амартэйч би нөгөө нэг яагаад ч ингэж татаж тэнэгтэж байгаа дулаан салгаа ичлээ. Наач ч болох юм шиг байна. Тэгээ миний уруул харсан байгаа болохоор sorry манайхаа. Өмнө тэгтээ зөхөд байгаа юм шүү. Зөхж гинөө. Би нэг амар тийм муухай хурц будагтай байх ах гэж би бодсон байхгүй. Тэгсэн ч үгүй юм. Надад амар таалагдлаа. Тэгээд чигшүүлэх үйлчлэгээтэй гэсэн. За sorry яана гэд унчлаа. За дараагийн бүтээгдэхүүнээ задлацгаая. Цэнцарацаа. Харагдаж байна уу та хэд? За энэ болохоор powder гэсэн. За хэдүүлээ задлая. Чин. Энд тийм зурагнууд нэр өөр юмстэй. За надад энэ powder-ын нэг таалагдсан юм гэвэл одоо би та нарт харуулъя. За юу. За одоо та харж байна уу? Үнсэж байгаа биз? Одоо та нарт хөлөнд тусгалыг нь хараарай заяа. Харагдаж байна уу? Одоо энэ нь үнсэжсэн аа.
ийм нөгөө хоёр талаараа ингэж харагддаг инээний юм өмсөж байгаагаар нөгөө тал нь ийм хөрхөн мангастай яг хажуудлаасаа болохоор ийм барзгаар энэ бүр хүрхээс хайр юм а би энийг хүрмээргүй байна. Энэ тэгээд ямар нэгэн паудер түрхдэг юу бол байхгүй юм байна. Нөгөө тэгтээ каваяагаа зүтих хөрхөн мангастай хажуудлын цахаар нь хурж үзье. Дээрсэн дээр хэр тогтгоё мэдэхгүй байна. Тэгтээ аюу зөөлхөн бүтцтэй юм. Би энийг яаж хэрэглэнэ? Би энийг яаж хүрх юм бэ? Ийм юмд яаж гар хүрх юм бэ? Би чадахгүй хаа. За, хамгийн сүүлчийнх нь болохоор blush байгаа. За, энэ бол Rick-ийн blush. Би өөр нь бол Rick and Morty-оос илүү Rick-т нь илүү дуртай. Яагаад ч. За, доторх нь юм байна. Тэвс овоо том юм байна гэж хөөе. За, нараа таад таруулвал. Амрости. За, одоо толгойг нь одоо онгойлноо хідүүлээ. За, ингээд толгойг эргүүлээ. Нараа. Би бас яг энд хүрч чадахгүй баха. Би энийг ашиглаж чадахгүй баха. Би энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж чадахгүй баха. Ямар гой санагдаад ах юм. Энэ гэхдээ миний төсөөлжсэнээс айгүй том юм байна. Би энийг айгүй жижигхэн гэж бодож байсан байхгүй зургийг харчаад. За тий хідүүлээ. Одоо туршилт хийгээд флашт үзье. Нэг тийм юу юм бэ? Би яг нэг юм тослогийн үед бол тослол юм байна. За тэгээд хуруугаараа тараач. Nice. Надад таалагдлаа. За та хэдэд бас флашны нэг юм жоохон ингээд ерөнхий өнгө төрх нь харагдаж байгаа гэж найдаж байна. Тэгээ яг жоохон бодчихвол шууд энэ юу тархин бол алга болчих юм байна уу. Тэгээд айгүй хайрламар бүтээгдэхүүн байна. За бүтээгдэхүүний хувьд гэх юм бол нэлээд сайн ингээд одоо түрхчиж сайн өнгө орд юм шиг байна. Тэгэхгүй болохоор айгүй хурдан алга болчтой юм байна. Тэгэхдээ уусалт бол айгүй сайн гэх юм. Одоо ингээд заримчин ингээд тэр чигээрээ тэндээ ингээд тагтарсан юм шиг ингээд байгаад идэв ш. Тийм биш. Ер нь бол уусалт бол айгүй сайн санагдлаа. Зэм 5 бүтээгдэхүүн авсан байгаа. За тэгээ би энийг болохоор нэг газраас авсан. Тэгээд дээрээс нь надад эднэрийг авбал гарын бэлэг явуулна гэсэн. Тэгээд гарын бэлэг нь энэ юм шиг байна. Нэг юм надаг цаас. Ийм зүрхтэй. Ийм хөрхөн. Ийм надаг цаас гарын бэлгэнд явуулсан юм шиг байна. За тэгээ яг миний авснаар бол энэ бүтээгдэхүүнүүд маань ирсэн. Тэгээ надад хамгийн таалагдсан нь гэх юм бол энэ уруул өнгөлөгч байлаа. Уруул өнгөлөгч тэгээ blush 2 хамгийн гоё санагдлаа. Дээрээс нь энэ бүтээгдэхүүнүүд яг энэ 5 одоо sponge тэгээ энэ 5 нийлээд болохоор 190,000 төгрөг болсон. Тэгээ ер нь бол яг бусад дундаж бүтээгдэхүүнүүдтэй яг ижилхэн үнэтэй байсан. За тийм байна. Тэгээд өнөөдрийн миний unboxтэй хамт байсан та бүхэн маш их баярлалаа. Тэгээд би бүр ингээд хүсэж ингээд авсан бүтээгдэхүүнүүдээ ямар ч ч авч чадсан. Тэгээд хамтдаа задлсан бас маш их баяртай байна. Надтай бас ингээд хамтдаа догдолж үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд мэдээж энэ бичлэгнүүд таалагддаг бол та бүхэн subscribe дараарай. Тэгээд та бүхэн өшөө илүү гоё бүтээгдэхүүнүүдийг unbox эсвэл туршиж үзэх гэх мэт өшөө олон гоё бичлэгнүүдийг хийх болно. За тэгээд намайг дэмжиж subscribe болон like дараарай. Тэгээд таад өөр хийх хүсэн ямар нэгэн зүйл байвал комент хэсэгт бас үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.